Орчин сургууль маань Английн усан сэлтийн албаноос гаргасан төрийн төсвийн буюу LTS хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Уг хөтөлбөр маань бага насны хүүхдүүдийг сэлцүүлэхэд төр чадамжуудыг суулгаж өгөхөөрөө маш тийм сайн давуу талтай хөтөлбөр байгаа. Орчин сургуулийн усан сэлтийн танхим үндсэн 4 багш 4 аргачлалтай нийт 8 өдрийн бүрэлдэхүүнтэй. Усан сэлтийн хичээл нь 1 анги 2 группт хуваагдсан 15 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 1 багш 1 аврагчтай хичээл сургалтын үйл ажиллагаа явагддаг. Бассейны багш нар 1-ээс 3 дугаар ангийн сурагчдыг ангиас бассейн хүртэл гараас гарах гэсэн зарчмын дагуу аюулгүй байдлаа ханган хичээлд нь авч ирдэг. Гуравдугаар ангиас эхлэн сурагчид том бассейнд шилжин орж усан сэлтийн үндсэн чадваруудаа илүү хөгжүүлж эхэлдэг. 4-р ангиас эхлэн сурагчид өрөөр далах сэлт, араар далах сэлт мөн мэлхий сэлтүүдийг мэдэж ойлгож 6-р ангиас дэлхийн сэлэлт сурснаар сурагчид маань нийт 4 төрлийн сэлтийн техник сурч мэдэж эзэмшдэг. Илүү өндөр түвшинд хичээлэх хүсэлтэй сурагчид маань сургуулийн усан сэлтийн шигшээ багт нэгдэж, улсын аваргуу шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож өндөр амжилтуудыг гаргаж байна. Манай шигшээ багт 1-ээс 9-р ангийн нийт 30 гаруй сурагчид дунд болон агсан шатны түвшинд хуваагдан хичээлж байна. Орчин сургууль нь усан сэлтийн хичээлийн хөтөлбөртөө экстра сургалтыг оруулсан байдаг. Экстра сургалт нь өмнө нь усан сэлтийн хичээлд хамрагдаж байгаагүй шилжиж ирсэн айдас ихтэй хит мэдрэг сурагчдад зориулсан сургалт юм а. Тус сургалтаар сурагч бүрт илүү их цаг зарцуулж, анхаарал хандуулж, анхан шатнаас нь үе шаттайгаар усан сэлтийн хичээлийг эзэмшүүлж, бусад сурагчидтай ижил түвшний ур чадварт хүрэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Бассейн усыг өдөрт 3 цагийн зайтай 3 удаа шинжилдэг. Энэ шинжилгээнд маань юу явагддаг гэхээр бассейн усны температур, pH, усан дагуулгын нийт холор хэмжээ ер нь шалгаж үздэг. Цаг тухай бүрд нь авсан дээжээ шинжилээд бассейны гадна байгаа болон дотор байгаа гүдэг самбар дээр тухайн мэдээллийг байршуулдаг. Энэхүү мэдээллийг маань сурагчид болон эцэг эхчүүд хардаг. Мөн бассейны ёроолыг тусгай машинууд ажиллуулж цэвэрлэдэг байгаа. Бид бүхэн мөн дунд ангийн хичээлээ уламжлалтай болох үүднээс хичээлийнхаа хөтөлбөрт усан фото төрлийг уялдуулан олон улсын дүрмийн дагуу сурагчдаа таниулан хичээл дээр мөн тоглон түнчлээд бид бүхэн ог төрлөөрөө сургуулийн дунд ангийн аврах шалгаруулах тэмцээний 3 хичээлдээ зохион байгуулах гэж байна.